Монгол Улсын их хурлын дэд дарга улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсний нэг нь Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлцээрийг байгуулж хоёр улсын иргэдийн нийгмийн харилцаанд харилцан тэгш хэрэгтэй байх тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр тэтгэмж авах хууль эрх зүйнсийг бүрдүүлж ирлээ. Одоогийн байдлаар Оросын холбооны улс, Бүгд найрамдах Солонгос улс, Унгар улс, Бүгд найрамдах Польш улс, Бүгд найрамдах Турк улс, Бүгд найрамдах Чех улстай нийгмийн хамгааллын хэлцээр байгуулж шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр тогтоолгон авах, нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлэх, зарим богино хугацааны тэтгэмж авах талаар харилцан тохиролцсон хэлцээрийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн Бүгд найрамдах Казахстан улс, Бүгд найрамдах Австри улс, Австралийн холбоотой улстай нийгмийн хамгааллын хэлцээр шинээр байгуулах, Оросын холбооны улстай байгуулсан нийгмийн хамгааллын хэлцээрийг шинжлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд найрамдах Казахстан улстай 2018 оноос Монгол Улсын засгийн газар болон Бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээр байгуулах яриа хэлцээг эхлүүлж, хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар талууд хэлцээрд 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан. Энэхүү хэлцээр нь нийгмийн даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-3 зааснаар заавал сойрхон батлах олон улсын гэрээ юм а. Монгол Улсын засгийн газар болон Бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээрийг сойрхон батлах тухай хууль батлагдаж хэрэгжснээр хоёр улсын иргэд Монгол улс болон Бүгд найрамдах Казахстан улсад ажилласан шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцоолж өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн Монгол Улсын иргэд Бүгд найрамдах Казахстан улсаас хоримтлын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн хамгааллын баталгаа нь сайжрах юм а. Хуулийн төсөл Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн их усүр шаардагдахгүй юм а. Хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа.